За сайн байцгаана уу? Намайг Гүл Мандах гэдэг. Тэгээ би өнөөдөр болохоор эхэлсэн. Намайг Гүл Мандах гэдэг. Тэгээд өнөөдөр би болохоор IPI гэж юу вэ? Ер нь цаанаа яаж ажилтдаг юм бэ гэдэг тухай ярина. Энд чинь болохоор миний Twitter хаяг, Facebook, блог хаягуд байж байгаа. За тэгэхээр өнөөдөр ямар нэгэн хэмжээгээр компьютер ашиглаж байгаа хүмүүс ямар нэгэн хэмжээгээр нэг баахан юм тоонууд харж л идэг те. Дундаа энэ цэгтэй энэ юу нэг яагаад байдаг юм бол энэ юу нь цаанаа яаж ажилтгийг сүлжээнд холбогдохлоор нэг юм дугаартай байж идэг те. Энэ юу нь яагаад хэрэгтэй, яаж ажилтгийг, ямар зориулттай биднээс нэг сайн мэддэг. Зүгээр ажиллаад л болохоор ашиглаад байдаг те ихэнхдээ. Өнөөдөр болохоор би энэнийхэн цаана ерөнхийдөө ямар хуу юмнууд ажилтгийг, яаж ажилтгийг гэдгийг маш хөнгөц илээл өнгөрөх зорилготой. Би сүлжээний мэрэгжилтэн биш болохоор бүр амар гүнзгий юм бол ярьж чадахгүй те мэдэхгүй. Тэгээ бас энэ одоогийн сэдвийн маань зорилго биш. За IPI гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр интернет протокол гэж байгаа. IP гэдгийг интернет протоколын төвчлөл нь. Энэ болохоор өнөөдрийн биднээсийн компьютерийн сүлжээнд ашиглаж байгаа хаяг тогтоох үндсэн протокол. Тэгэд яг үгээр сүлжээнд холбогдсон төхөөрөмж болгон яг үгээр нэг хаягтай байх ёстой. Тэр нь болохоор IP хаяг. Тэгээ IP хаяг нь юунд хэрэглэгддэг юм бэ гэхээр мэдээлэл ер нь хаана байгаа юм бэ тийм үү? Тэр мэдээлэл рүү аль төхөөрөмжөөр хэн хандаад байгаа юм бэ гэдгийг тогтооход хэрэг болдог. Өөрөөр хэлбэл биднээс нөгөө амьдрал дээр яадаг вэ гэхээр Монгол улсын Улаанбаатар хотын те Баянзүрх дүүргийн тэдгээр хорооны тэдгээр байшингийн хаяг байдаг шүү дээ. Тэр хаягийн дагуу биднээс өнөөдөр ихэнхдээ юм олж чадахгүй ч гэсэн яг үгээр хаяг заавал байх хэрэгтэй байгаа гэдэг те. Интернетэд болохоор энэ маш чухал. Яагаад гэхээр компьютерууд чинь өөрөө ямар нэг оюун ухаан байхгүй. Бүх компьютерууд яг үгээр сүлжээний төхөөрөмжүүд хоорондоо харилцахын тулд бүгдээр нэгдсэн нэг хаягтай байх хэрэгтэй. Тэрийгээ бүгдээрээ сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэгжээж яг ажилдаг. Тэгэхээр тэр нэг хаяг нь болохоор IP хаяг юм байна. Тийм. Мэдээлэл хаана байгаа сүлжээнд холбогдсон төхөөрөмж болгонд байх хэрэгтэй. Тэгэхээр яг үгээр тэрүүгээрээ дамжаад мэдээлэл хаана байгаагаа биднээс тэр хаягаар нь дамжуулаад олчж болох юм байна тий. Гэх мэтчлэн асуудлууд яаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид IP version 4 буюу 4-р хөлбөрийн IP ашиглаж байгаа. Энэ нь болохоор нийт хэмжээ нь болохоор 32 бит. Тэгээд нэг 4 тэрбум гарan хаягтай байх боломжтой тий. Тэгсэн чинь энэ нөөц өнөөдөр дуусчихсан байгаа даа. Яасан гэхээр 4 тэрбум хаяг маань ерөнхийдөө ингээд дууссан одоо үүнээс цааш хөгжил байхгүй, үүнээс цааш газар байхгүй гэдэг шиг л асуудал болсон. Яагаад ийм болсон бэ гэдэг нь би дараа нь тайлбарлаад ярив. Тэгээд нөөц дууссан учраас яг үгээр биднээс IP version 6 гэдэг буюу 6 дугаар хөлбөр рүү шилжих хэрэгтэй. Энэ нь болохоор 64 бит гэдэг гэж байгаа. Тэгээд 64 биттэй болохоор за худалчганд бол баг биднээсийн хорвоо ертөнцийн байгаа молекул болгоныг нэг хаяг өгсөн ч гэсэн баг хангалттай ч шиг нэг тиймэрхүү юмнууд яригадаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хизээч дуусахгүй гэж ашиглаж биднээс нэг барахгүй гэсэн нэг тийм ойлголт яваад байгаа. Анх интернет үүсэж байхад яг үгээр 4 тэрбум гэдэг бол үнэхээр амар хол тоос шиг санагдчихсэн баг те 20 жилийн өмнө те. За энэнд бол биднээс хизээч хүрэхгүй энэ багт хангалттай гэж бодож исэн. Тэгээд нэг л мэтгэд дуусчихсан. Тэгэхээр 64 бит нь бас нэг мэтгэд дуусч юуны магад. Гэтэ тэрний тухай нэлээд бодсон баг. За IP-ийг биднээс хөвчлэн 10-ын хэлбэрээр бичдэг те. Одоо энэ чэнээс харах юм бол 172 16-гийн 254-ийн 1 гэж юм уу те. Биднээс тэгж ярьдаг. Гэхдээ яг үндсэн мэдээж компьютер дээр ч юм уу төхөөрөмжн дээр ажиллахаар болохоор нөгөөдгөө 2-ын хэлбэрээр ашигладаг. Тэгээд энэ арай өөр нэг сэдв юм оруулаад энэ юу гэхээр нэг төхөөрөмжн дээр 2 буюу түүнээс дээш IP хаяг ашиглаж болно, 1 ч байж болно, 2 ч байж болно, 3 ч байж болно, 4 ч байж болно. За тэгээ 2-оос 2 буюу түүнээс дээш хаягтайг нь болохоор multi home гэж нэрлэдэг байна. За энэ зурган дээр биднээс юу харж болох вэ гэхээр биднээсээ энгийн яриад байдаг хүнд ойлгомжтой 172-ийн 16-гийн 254-ийн 1 гэдэг хаяг маань 2-ын хэлбэр рүү яаж шухан байдлаар хөрвүүлэгддэг юм бэ гэдэг нь доор нь харагдаж байгаа тийм. Энэ юу нэг айгүй чухал юм шүү. Доор нь байгаа 2-ын хэлбэр нь. Сайн харж авсан уу тийм. За
IP хаягны тухай бол нэг ингээд ярихлаар за ингээд нэг хаяг илрүүлэх зорилттой юм байна ингээд болцдог. Гэтэл IP хаягн дээрээ суурлаа дэд сүлжээ гэдэг нэг юм гараад ирдэг. Ер нь бид нүсэн IP хаягийг яах гэж ашиглаад байгаа юм бэ гэхээр сүлжээ байгуулаад тэрэн дотор дэд сүлжээтэй байгаа дэд дотор ахаа дидтэй ч юм уу те эсвэл бид нүс интернет гэж юу юм бэ гэж бодоод үзэхлээр маш олон жижигхэн сүлжээний нэгдэл байгаа шүү дээ. Гэтэл энэ маш олон жижигхэн сүлжээний нэгдэл нь ямар хөө байдлаар ажилт юм бэ гэдгийг ойлгохын тулд дэд сүлжээ буюу сабнет гэдэг юм нэлээд сайн ойлгох хэрэгтэй болдог. За дэд сүлжээ гэж юу юм бэ гэхээр нэг дэд сүлжээнд байгаа компьютер нэг төхөөрөмжүүд нэг рүүгээ шууд холбогдож болдог. Өөрөөр хэлбэл шууд хандах нь шүү дээ. Ямар нэг юм завсрын төхөөрөмжөөр дамжуулахгүйгээр шууд хандах боломжтой. За бусад сүлжээ рүү холбогдохоор бол яах вэ гэхээр сүлжээний гарцаар холбогддог тийм. Биднес нэг одоо гараараа компьютер дээр IP хаяг тохируулахлаар тэгдэг шүү дээ. За IP хаяг гэдэг нэг юм network address гэдэг юм тохируулаад дараа нь netmask гэдэг юм тохируулаад тэгээ дараа нь gateway гэдэг юм тохируулаад идэг шүү дээ. Яг одоо энэ чинь орж ирж байгаа. За тэгээд хамгийн гол нь нэг дэд сүлжээ миний төхөөрөмж миний компьютер ч юм уу нэг IP хаягтай байдаг тийм. Би өөр нэг компьютерд холбогдохлоор тэр миний дэд сүлжээ муу юм уу биш юм уу би шууд холбогдох боломжтой юм уугүй юм уу гэдгийг тий. Боломжгүй бол яаж холбогдох юм бэ гэдгийг яг хөвглөр тодорхойлохын тулд сүлжээний маск буюу network mask хэрэгтэй болдог байна. За сүлжээний маск нь яг хөвглөр яг IP хаягтайгаа адилхан өнөөдөр ашиглаж байгаа нь 32 бит хэмжээтэй. Тэгээ маскыг хоёр хэлбэрээр бичдэг. Нэг нь болохоор бас яг өмнөхтэй IP-тай адилхан цэгээр тасалсан 10-ын тоогоор. Нэг болохоор энэ ташуу зураас IP хаягаа бичээ ташуу зураас 50-0 ташуу зураас 50-24 гэсэн бичиглэлүүд байгаа гэдэг тийм үү. За сүлжээний маск нь яаж ашиглагддаг юм бэ гэхээр сүлжээний маск нь IP хаягуудын аль хэсэг нь ижил байвал нэг дэд сүлжээ гэж үзэх юм бэ гэдгийг нь зааж өгдөг байна. 24 гэдэг бичиглэл нь болохоор хоёр IP хаягны эхний 24 бит нь адилхан байх юм бол тэр хоёр нэг дэд сүлжээ юм аа гэж ойлгож болох нь тийм үү. 24-ийн 10-ын хэлбэрийн бичиглэл нь болохоор 255 0 гэдэг байгаа тийм. Тэнгүүд энэ илэрхийллийг биднээс яг амьдрал дээр яаж хэрэглэгдгийг үзэхийн тулд энийг хоёртой хэлбэр рүү шилжүүлэх ёстой. Хоёртой хэлбэр рүү шилжүүлэхлээр зүүн гар талдаа дандаа үргэлжилсэн нэгүүд тэгээ явж байгаа дуусангуудаа дандаа тэгүүд байх ёстой. Тэгэнгүүт энэ нь яаж ажилтдаг вэ гэхээр яг нэгүүдийнх нь байгаа дээд талд нь байгаа тийм үү? Яг тэрнтэй харгалзах хэмжээний бит нь бас яг адилхан байх хэрэгтэй. Тийм үү? Тэгвэл тэр хоёр нэг дэд сүлжээ гэж ойлгоно. За одоо энэ жишээ авч үзье. 120-ын 168-ийн 11-ийн 24 гэдэг тийм үү? IP айгүй шүү дээ. 24 гэдэг маань яг үгээр эхний 24 бит нь өөрчлөгдөхгүй, сүүлийн 28 бит нь өөрчлөгдөж болно. Энэ нь болохоор 10-ын тооллоор болохоор хамгийн сүүлийн цэгээс хойтлын орн нь өөрчлөгдөж болно гэж ойлгож болох нь тийм үү. За биднээс хоёртой хэлбэр рүү шилжүүлэхлээр юу харж болох вэ гэхээр дээдлийн хоёр нь хоёулаа нэг дэд сүлжээ. Тийм үү? Яг хоёртой хэлбэр рүү шилжүүлэнгүүд эхний хоёр улаан зурааснаас өмнөх нь болохоор дээдлийн хоёрын хоёулынх нь адилхан баг. Тийм байна. Энэ хоёр маань нэг дэд сүлжээ гэж ойлгож болох нь тийм үү. Дараах нь болохоор улаан зурааснаас өмнөх нь өөр болчихж байгаа учраас дээдлийн хоёртойгоо нэг дэд сүлжээ биш болчихж байна. За яаж энэ ажиллаад байгаа юм бэ гэдгийг нэг дэд сүлжээний маскын хоёр бичиглэлээр нь харуулахын тулд хамгийн доотлолт нь би 24 гэдгийг яг оруулаад өгчихсөн. Тэгэхээр энэ нь яг уу гэхээр харж байгаа бол тээ. Яг нэгin тооны дээдлэх нь бол ерөөсөө яг адилхан байвал хоёр IP хаяг нэг дэд сүлжээ юм байна гэж ойлгол. Яг нэгin тооны дээдлэх нь яг уу гэхээр зөрчих юм бол тэр хоёр нэг дэд сүлжээ биш юм байна л гэж ойлгох юм тийм. За тэгэхээр энэ чэнэс болохоор дээдлийн хоёр нь нэг дэд сүлжээ өөрөөр хэлбэл шууд хоорондоо холбогдож болох нь тэр хоёр IP.
хаяг нь. Гурав дахь нь болохоор өөр дэд сүлжээ тий. Дээдлэхэн хоёр руу холбогдохын тулд заавал сүлжээний гарцаараа дамжих хэрэгтэй юм байна гэдгийг ерөнхийдөө аюул энгийнээр ойлгочих болох нь. За сүлжээний маскыг хоёр янзаар бичдэг. Тэгээ энэ чинь хэд хэдэн боломжууд нөхцлүүд байгаа. За нэг 32, 24, 28 гэдгийг нь болохоор сидер гэж ерөнхийдөө товчилж ярьдаг. За тэгээд энэ хүснэгтийн дагуу заавал хийх ёстой. Тэгэд Windows дээр туршсан л да. IP-ийг нь гараараа тохируулж явах явцдаа subnet mask-ийн яг энэ хүснэгтэнд өгснөө дагуу биш өөрөөр алдаад өгчихлөөр авдгүй юм билий. Өөрөөр хэлбэл яг хөглөөр 1 явж ийснэ 0 гингүүтээ 1 гэж ерөөсөө явж болохгүй байх нь шүү дээ. Хэрвээ их юм бол алдаатай. Заавал зүүн талдаа дан нэгүүд байх хэвээр, баруун талдаа дан тэгүүд байх хэвээр. Дунд нь тэг орж болохгүй, дунд нь нэг ч юм орж болохгүй байх хэвээр юм л да. Тэгэхээр энийг үйлдвэрлэлийн системүүд нь яг хөглөөр IP тохируулж явах явцад илрүүлээд засчдаг те. Windows дээр бол сүлжээний маскыг тавих болохоор алдаа гардаг. Linux дээр болохоор маскыг тавьчаад эхлүүлэхлээр IP-ийн тохирж өгөхгүй нэг тийм алдаа гараад илээ. Би өчигдөрхөн нэг тийм алдаа гаргасан байсан. Тэгэхээр заавал энэ хүснэгтийн дагуу. Би аль болох өргөн хэрэглэгддгүүд энэ бичсэн. Тэрнээс биш /23 /22 ч юм уу те байж болно шүү дээ. Яагаад байж болохгүй гэж тийм. Тэгэхээр тэр бүгднийг яг өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага 512 гэдэг доотлон шалгууллаа бичиж. 23 дээр байх хэрэгтэй. За ерөнхийдөө болохоор энэ хүснэгтний эхний хоёроор нь яаж. Хэрвээ та нар энэ хүснэгтэн дээр харж байгаа бол за 24 дээр нь болохоор боломжит хаяг нь болохоор 256 тийм үү. Тэнгүүтээ ашигтай хаяг нь 254 болцсон тийм. Хоёр нь хайчиж байгаа юм гэдэг нэг асуудал гараад ирж байна. Тэнгүүд яг хөглөр хамгийн ихний хаягийг болохоор сүлжээний хаяг гэж нэрлээд ерөөсөө төхөөрөмжөнд олгож ашиглаж болдгоо. Энэ нь болохоор 0.168.0.0 гэдэг IP хаягийг ерөөсөө ашиглаж болохгүй байх нь тийм. Сүлжээний дэд сүлжээний хамгийн сүүлийн хаягийг broadcast гэж нэрлээд энэ IP хаяг руу явуулсан мэдээлэл дэд сүлжээний бүх компьютерт очдог байх нь. Тийм үү. Энэ болохоор 0.168.0.255 тийм үү. Хэрвээ энэ нь 24 гэсэн дэд сүлжээ байвал. Тэгэхээр энийг яг хөглөөр бас ямар нэг төхөөрөмжөнд авч тавиад ашиглаж болох. Тавьчих юм бол яг хөглөөр энэ сүлжээний ажиллагаа ерөнхийдөө нэг л доголдоод нэг сонирн болол явчих юм шүү дээ. За, яагаад нэг 4 тэрбумын нөөц дууссан бэ гэдэг нэг асуудлыг хөндөөлд. Тэгэхээр энэ нь IP хаягийн удирдлага гэж байх хэвээр. Хин дуртай хин ямар дуртай хаягаа юус аваад ашиглаад ингээд яваад иж болдгоо байх нь энэ нэг удирдлагатай. Хамгийн дээд удирдлагыг нь AYANA буюу AYANA гэж нэрлэдэг те Internet Assigned Numbers Authority гэдэг. AYANA нь яг хөглөөр нөө 4 тэрбум байгаа шүү дээ хаяг. Тэрнийхээ яг хөглөөр за чи бүсийн байгууллагуудаараа дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд олгодог гэж байна. Яг хөглөөр 4 тэрбумаас за 100 саяыг нь Аз номхон далайн бүсийг ав те 100 саяыг нь Европын бүсийг ав 100 саяыг нь Африкийн бүсийг ав гэж бүс ингээд хуваарлаад өгчдөг байна. Яг нэг дэд сүлжээгээрээ subnet mask-аараа тийм. За тэгэнгүүт нөөний бүсийн байгууллагууд нь яг хөглөөр Аз номхон далайгийнх нь болохоор яг хөглөөр за манай 100 саяас нь 100 сая хаягаас нь те 10,000-ыг нь ч юм уу тэдэн мянгыг нь за энэ Mobinet авчих, тэдэн мянгыг нь CityNet авчих, тэдэн мянгыг энэ авлаа шүү гэдээ өгчдөг байна. Дэд сүлжээ болгоо хуваачдаг. Иймэрхүү байдлаар явагддаг. Тэгэхээр яг хөглөөр 4 тэрбум яагаад дууссан бэ гэхээр одоо ерөөсөө олгогдоогүй тийм хаяг байхгүй болцсон байна. За 100 сая ч юм уу эсвэл саяар ингээ хувааж авахраа дууссан. Гэтэл яг хөглөөр ямар нэгэн байгууллага ч юм уу нэг сая хаяг авчингуудаа тэнцэнэ 100,000 төхөөрөмжл залгацсан байж болно шүү дээ. 100,000-ыг л ашиглаж идэв. 900,000-ыг нь би хизээ нэгэн цагт ашиглана гэж байж байгаа. Тэгэхээр яг хөглөөр тэр нь нэгэнт тэр байгууллагын мэдэлд очсон учраас өөр байгууллага олгож болохгүй.
тэр байгууллага ашиглахгүйгээ хэдийг нь ашиглахаа өөрсдөө шийдэн тийм. Тэгэхээр яг хөглөр одоо байгаа асуудал нь болохоор ямар нэгэн байгууллага манай хаяг дүүрчлээ. Би ахаа шинэ хаягийн нөөц авмаар байна гэхээр уушлаарай тий. Манад сул байхгүй. Нэг бол энэ компаниас худалдаж ав, эсвэл тэр компаниудаас худалдаж ав гэсэн тиймэрхүү харилцаа руу шилжчихээд байгаа. За энэ удирдлагын зураглал нь болохоор энэ чинь харагдаж байна тийм үү? Аяанагаас ингээд доошогоо өгөөд тэгээд тэрнээс ахаа доошогоо тэгээд доошогоо гэдэг иймэрхүү байдлаар явагддаг байна. Газрын зураг дээр болохоор нэг ингэж харагдаж илээ. Гоё харагдаж байгаа. Манайх Жапниктэй ордог мөртлөө газрын зурган дээр орчиж. За тэгсэн чинь 4 тэрбумыг болохоор бүгдний сүлжээнд бас хамаагүй ашиглаж болдгоо байна л да. Энд чи тусгай зориултын гэх мэтлэн хаягууд байж идэг. Тэгэхээр яг хөглөр Аяанагаас нэг юм гаргаж өгсөн нь гэхээр дотоод сүлжээнд энэ хаягуудыг л ашиглаж болно тий. Тэгэд тэр нь болохоор 10.0.0.8 буюу эхний тоон 10 байх хэвээр. Ардлын 3 орн нь болохоор юу ч хийж болно гэсэн үг тийм үү. Тэрийг дотоод сүлжээнд ашиглаж болно гэсэн нэг тийм юм гаргасан. Дараагийнх нь болохоор 12 гэдэг нь за 16 нь болохоор дээшээгээ нэг хэд хүртэл чинь нэмэгдэж болохоор. За 192-168-ыг илүү өргөн ашигладаг те биднээс. Тэгэхээр 192-168 ардлынх нь юу ч хийж болно. Та нар дотоод сүлжээнд ашиглаж болно. Гэхдээ яг хөглөр 192-167 болчих юм бол энэ маань дотоод сүлжээнд ашиглаж болохгүй хаяг болчихж байгаа. Тэгэхээр дотоод сүлжээнд аль болох жирэн биш яг энэ хаягуудыг л ашиглах ёстой. Энэ хаягуудыг ашигласан тохиолдолд ямар нэгэн сүлжээний гажиг доголдол моголдол гарахгүй тийм үү. Интернет дээр энэ хаягаа тавиад өгөөд за энэ миний хаяг юм а энүүгээр та нар миний веб руу хандаарай гэвэл үзэж чадахгүй нөх нь шүү дээ тийм үү. Ягаад тэгэхээр интернетэд яг энэ замчил ороод ирэх тийм боломж байхгүй орж ирсэн ч тэр нь хаашаа явах нь мэддэггүй дөөрчдөг. Ягаад тэгэхээр энэ бол зөвхөн дотоод сүлжээнд ашиглах зорилттой. 127 0.01-тэй тэр 8-тай буюу 127-оор эхэлжлэвэл бусд нь юу ч байсан байж болно гэж байгаа. Энийг болохоор loop back хаяг гэж байгаа. Энэ болохоор компьютер нь альва төхөөрөмж нь өөрийнхөө дотоод харилцаанд л зөвхөн ашиглах зорилттой. Тэрнээс биш өөрөөсөө халиад явах юм бол энэ юус ашиглагдах боломжгүй нэг юм хаяг болчихж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бүх төхөөрөмжүүд дээр энэ хаяг байх ёстой тийм. Тэгэхээр 127.0.01 миний компьютер дээр байгаа нь бас бус бүх компьютер дээр бас давхар байж идэг учраас энийг хоорондоо солилцоод явах ерөөс ямарч боломж байхгүй. За broadcast гэдэг хаяг байгаа. Энэ болохоор 255. Энэ болохоор энэ хаяг руу явуулсан бүх юм яг хөглөр яг тухайн дэд сүлжээнд бүх төхөөрөмжөнд нь очдог. За энэ хамгийн гол нь юунд ашиглагддаг юм бэ гэхээр хамгийн энгийн жишээ бол нэг IP-га автоматар тохируулдаг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр нэг төхөөрөмж маань ямар ч IP байхгүй, тохиргоо байхгүй тэгээд хаанаас тэр IP нэрх нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөглөр энэ хаяг руу би надад IP хаяг байхгүй те надад IP хаяг өгөөч гэдгээ 255 руу явуулцдаг байх нь. Тэнгүүд яг хөглөр IP олгодог сервер ч юм уу төхөөрөмж байгаа те тэр нь энийг нь хүлээж аваад за маа энэ IP аваа гэдээ өгчдөг байна л та. Энэ маягаар ерөнхийдөө ажилладаг. За миний ярих гэжсэн юм ерөнхийдөө дууслаа. Асуух асуулт байна. IP-ийг сүлжээний мас эднэрийн тухай маш үндсэн мэдээлэл тийм. Нэг тийм сүүлийн үед болохоор нэг тийм чиг хандлага гаргаад нэг zero conf билүү нэг юм яваад байна. Тэгээд яг үгээр IP сүлжээнд холбоод IP хаяг авч чадахгүй болохоор 168-аар эхлээд ч илүү нэг тийм сонио IP хаяг өөрсдөө ингээ
169 дөө лөө тий. 169 хэд жилээ нэг тийм IP аягнаас өөрсдөө автоматар ингэж гаргаж ирээд авчаад байгаа. Тэгэхээр яг хөглөөр ямар нэгэн IP аягууд хөрөмжүүд хоорондоо холбогдохлоор тэрүүгээр бас холбогдчих болоод тах шүү юм л да. Яг тэгэхээр санамсаргүй байдлаар нөгөөх нь ингээд нэг ямар ч хамаагүй нэг хаяг авчдаг. Гэхдээ яг хөглөөр яг нэгдсэн стандартаар авчдаг тийм. Тэгэхээр хоёр яг ижилхэн төхөөрөмж ч юм уу хоёр яг төхөөрөмж байж байгаа яг тэр Zero Conf стандартыг дэмждэг байх юм бол яг хөглөөр хоёулаа нэг дэд сүлжээний яг тэгтэн мөртлөө давхардахгүйгээр тийм хоёр API-г үүсгэж аваад тэгээ хоорондоо холбогдох боломжтой байгаа хэлээ л дээ. Заавал нэг юм төхөөрөмж юугүйгээр. Тэгтээ яг хөглөөр хэрвээ тэгээ тавьчих юм бол тэр тохиолдол интернетэд гарч болдгоо тий. Ягаад тэгэхээр тэр чинь нэг сүлжээнээ гарц гэж байхгүй учраас яг хөглөөр нөгөө хоёр чинь хоорондоо л харьцна. Өөр API руу холбогдох гингүүд нэг дэд сүлжээ байна уугүй юм биш байна уугүй шалгачиж байгаа шүү дээ. Биш байнгут одоо энэ чинээс цаашаа хайчих вэ гэдэг. Тэгэхээр сүлжээний гарцаараа дамжих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр сүлжээний гарцсан байхгүй болчингууд нөгөөдөг чинь цаашаа интернет рүү ч юм эсвэл өөр юу ч холбогдож чадахгүй. Зөвхөн яг тэр нэг кабелаар холбоотой эсвэл wireless-аар холбоотой хоёр нь хоорондоо холбогддог. Peer to peer гэдэг чинь. Тэр одоо яг чамд хоёр хүнд байна. Peer to peer-ийг хооронд нь холбохгүй шүү дээ. Би тэр шууд хоорондоо холбоотой. Тэр болохоор peer to peer холболт болохоор жишээлбэл нэг сүлжээ чинь ингээд нэг олон давхрагтай байгаа шүү дээ. IP болохоор зөвхөн мэдээллийн замчлалыг л хариуцдаг. Peer to peer ч юм болохоор замчлалаасаа бүр дээшээ гарч ирээд одоо яа гэдэг Kazam ч юм уу эсвэл нэг torrent чинь шүү дээ. Тэр чинь болохоор замчлал дээр суурилсан нэмэлт юм болчихсон. Тэгэхээр IP хаягийн хүрээнд болохоор тэр үгээс авч хэрэглэхгүй л дээ. Peer to peer чинь мэдээж яг хөглөр бус компьютеруудтай холбогддог. Тэгэхээр peers гэдэг ингээ харахаар нэг IP хаягууд нь гарч ирдэг шүү дээ. Torrent жишээлүүд гэж яхад. Тэгэхээр чинь биднээс яг хөглөр peer to peer ч гэсэн тэмцэн тэрнийхэн цаана заавал IP хаягнууд нь явж идэг тэр бус компьютеруудтайгаа ч юм уу бус хөрөмжүүдийг холбогдож явах хэрэгтэй. Тэр болохоор нөө IP хаягтай огт холбоогүй асуудал болчихсон. Гэхдээ нэг сүлжээнд яг адилхан яг ингээ кабелаар холбогдсон сүлжээнд яг хөглөөр нэг ижилхэн IP-тэй хоёр төхөөрөмж үүж болохгүй байхгүй. Ер нь бол яг хөглөөр гудамжинд явж хойд оржоо гэж хоригдлохлоор хоёлаа эргэж харна шүү дээ. Гурлаа эргэж харна шүү. Тэрнтэй адилхан яг хөглөөр яг нэг хаягаар ингээд мэдээл дамжуулахлаар яг аль төхөөрөмж рүү очих хэвээр гэдэг нь ойлгомжгүй болчихдог. Тийм үү. Чи 122 168 1.1 гэдэг IP яг ингээд давхцаад байж илаа. Яг юм явуулчлаа. Аль төхөөрөмж нь яг авах хэвээр юм. Яг аль нь зөв нь аль нь хүлээж авч боловсруулах хэвээр гэхэлэр асуудал үүсчдэг. Тэгээд ихэнх тохиолдолд яг хөглөөр наадах чинь болохоор collision буюу мөргөлдөөн ч юм уу одоо монголоор юу гэж нэрлэдэг. Тэгэхээр яг хөглөөр ингээд сүлжээний хурд удааширдаг тий. Тэгээд ингээд ер нь айгүй асуудалтай. Тэгэхээр манай гэрч гэсэн яг наадах асуудал ч байдаг л да. Univision-аас авчраа нэг төхөөрөмж залгацсан. Нөгөөх нь болохоор 192 168 1.1 гэсэн IP хаягтай байдаг тий. Би тэрэн дээр нь очиж өөрийнхөө wireless төхөөрөмжийг залгахлаар нөгөөх маань бас цаанаас эрэхтэй 192 168 1.1 гэсэн IP хаягтай ирждэг. Нөгөө хоёрын хооронд нь холбохлоор чинь collision үсэ буу юм болно шүү дээ. Тэгэхээр холбохоос өмнө wireless руугаа би холбогдонгуудаа яг хөглөр 192 168 0.1 ч юм уу те эсвэл 11 ч юм уу эсвэл 11.1 гэдэг өөр IP хаяг өгчөөд тэнгүүтээ дараа нөгөө нэг төхөөрөмж рүү холбогдох. Тэгэхээр яг хөглөр энэ хоёрын хооронд чинь хоёулаа өөр дэд сүлжээ болоод тэгэд IP хаяг нь ч гэсэн өөр болохоор давхардл үүсэхгүй яг сүлжээний тийм унах асуудал ерөнхийдөө айгүй бага ер нь байхгүй болчихлоо. Яг IP хаяг давхардж байгаа бол тэн чинь яг асуудал байна л гэсэн. Яг ингээл нэг төөрөөл энэ нийшээ явах юм уу, энэ нийшээ явах юм уу
Жишээлбэл чиний тохиолдол болохоор wireless чинь энэ минийх юм уу эсвэл би цаашаа дамжуулах хэрэгтэй юм уу гэдгийг мэдэх болчих шүү дээ. Цаанаас ирсэн юм нь минийх юм уу эсвэл би wireless руу дамжуулах юм уу гэсэн нь ингээл яг тийм төөрөгдөл ороод ирж байгаа. Хүн бол энэ чинь ухаантай юм чи харж ийсэн энэ минийх юм байна, энэ минийх юм байна гэж ялгах чинь. Нөгөө төхөөрөмж чинь болохоор чи амар тэнэг шүү дээ. Өөртөө ямар ч оюу ухаан байхгүй. Тэгэхээр ингээд төөрөгддөг. Тий яг айгүй гоё асуудал хүнд чинь л да. IPI гэрөөсөө нэг яг энэ бид сүлжээнд давхардаж ирээсөө болохгүй. Тийм болохоор нэг энэ ч нэг 2 гээд байгаа. Тэрнээс ш давхардуулаад тавиад байвал энэ 10 ч үж болон 100 ч үж болно шүү дээ. Давхардуулахгүйгээр 2 байх хэвээр давхардаж болохгүй. Тэгэхээр яг 2 байх хэвээр 254 юм байна гэсэн юм тийм. За анхаарал тавьсанд баярлалаа. Асуулт байхгүй бол ингээд дуусгая.